За мэцгааны энэ 7 хоногийн үзмэгийн тайм эхэлж байна. Өнгөрсөн амралтын өдөр Герман явах гэж исэн нэг иргэнээс коронавирус илэрсэн гэсэн зариг цэгийн мэдээлэл Сенсац тарьлаа. Харин халдвартын эмнэлгийн захирал нэмхүү зариг цэгийн сэтгүүлч Өнөр Цэцэг хоёрын яриа сошиалд бөмбөлж нэг өдрийн дотор 1 сая амталтыг авсан юм. Тэгэхээр энэ хүн маань өөрөө халдвар тээгч байсан уу, байгаагүй юу? Яг одоо орж ирэх хугацаанд та тэрэн дээр энийг бол сая хэллээ шүү дээ. Би бол нөгөө эсрэг бие үүснийг илрүүлчихгүй юу? Тэнгуут л одоо сая тийм нөгөө мэдээ яагаад задраад байна? Яагаад хүн өмөлөд байна гэдгийг би сая мэдэн дээр хэллээ шүү дээ. Хэрвээ эсрэг бие үүсээд эсрэг биеийг халдварлах магадлал бий юу? Байхгүй гэд хэлсэн шүү дээ. Эсрэг бие гэдэг чинь миний дотор үүссэн. Тэр эсрэг бие одоо мэдчихэж штэ манайх 50 хоногийн дараа эсрэг биеийг нь мэдчихэв. За өмнө нь 3 сарын 8-нд орж ирэхэд энэ хүн өвчтэй байсан уу, үгүй байсан уу гэдэг дээр та маш тодорхой айлууд өгөөч. Тэрийг бид нар яаж хүнийг бүр юу яах вэ? Сая эсрэг бие үүссэн байдгийг сая 54 хоногийн дараа мэдээд байна штэ. 3 сарын 8-нд орж ирэхдээ тухайн хүн коронавирустэй байсан уу, коронавирусгүй байсан уу? Энэ дээр та маш тодорхой хариулт өгөөч. Учраас бид нар тэрий чинь чамаг худлаа ирвэл чамаг бид шинжилж чадахгүй шүү дээ. Хүний ажлыг хийхгүй. Би одоо дарамтанд орж байна. Би одоо айж байна чамаас. Би яасан? Юу худлаа ирсэн? Чи яах гэж ингэж улаан цайм ёс зүй гэж байна уу чамд юу? Тухайн хүн одоо коронавирустэй орж ирсэн үү үгүй юу гэдэг л асуулт. Би хэллээ шүү дээ. Байхгүй гэдэг. Монголын анх удаагийн коронавирусын тохиолдол болох Франц иргэн эдгэрч нутг руугаа буцжээ. Явхаас өмнө түүнээс игэл телевизийн ярилцлага авч амжжээ. Намагийн дэрхэд Монгол Улсын засгийн газраас аль хэзээний коронавирусээр хамгаалах, ард иргэдэд хамгаалах арга хэмжээг аваад эхэлчихсэн байсан юм. Тухайлбал маска байнга зүү гэсэн шаардлага тавиад эхэлчихсэн байсан гэсэн үг. Хоёрдугаарт намайг эмчилсэн эмч нарын баг маш чадварлаг баг байсан. Ялангуяа намайг эмчилсэн Чинбаяр эмчид баярлалаа гэж хэлмээр байгаа юм. Чинбаяр эмч бол маш чадварлаг эмч байсан. Улаанбаатар хотын Чингэлтэй дүрэгт энэ сарын 7-ны өдөр бүрэн хэмжээний хөлөөрөө тогтоож цар тахлын үеийн дадлаг сургуултыг хийлээ. За нийслэлийн одоо нэгэн томоохон дүүрэг болох сая 130 мянга гаруй иргэнтэй за иргэдийн одоо 10 орчим хувийн орсон суудаг дүүргийн хөдөлгөөнийг хаасантай холбоотойгоор нийслэлийн годон замын хөдөлгөөний ачаал бол бас нэлээд үг нэмэгдэж байна. За өглөө хөдөлгөөнийг 08 цагаас хаасан одоогийн байдлаар 3 цаг орчмын хугацаанд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэртгэл хорионы нөхцөл байдлыг бол ингээд хэрэгжүүлээд бол ажиллаж байна. Энэ хугацаанд бол ямар нэгэн байдлаар одоогоор иргэдийн зүгээс хөдөлгөөнд оролцох гэдэг юм уу, тээврийн хвшилтэд хөдөлгөөнд оролцох ийм одоо зөрчил дутагдал бол илэрсэнгүй. Иргэд маань бол энэ улсын онцгой комиссаас өгж байгаа шийдвэр за энэ сургууль дадлагын үед бол бас орон гэртээ байх энэ 20 цэрэг дэглэмээ бол маш сайн дагаж мөрдөж байгаа ийм дүр зураг бол харагдаж байна. Засгийн газрын шийдвэрээр 4-р сарын 1-ээс 10-р сарын 1 хүртэл сар бүр хүүхэд бүрт 100 мянган төгрөгийн мөнгөнд тэтгэмж олгоно гэдгийг ерөнхий сайд мэдгдлээ. Өнөөдрийн засгийн газрын хурлаар хэд хэдэн асуудлуудыг шийдвэрлэлээ. Нэгдүгээр 0-оос 18 насны хүүхэд бүрт 4-р сарын 1-ээс 10-р сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд сар бүр хүүхдийн мөнгөнд тэтгэмжийг 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлж байгаа. 100 мянган төгрөг. Энэ бол 4 сарын 1-ээс эхлэх үйлчлэн 4 сард бид нар бол хүүхэд бүрт 30 мянган төгрөг олгосон шүү дээ, тийм ээ. Одоо өнөөдөр маргааш багтаж 4 сарын үлдэгдэл 70 мянган төгрөгийг хүүхэд болгонд олгоно. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд бас бид нар 16 оноос хойш усынхаа төсвийг бас нэг эвтэйхэн болгоё гэж бүхэл талаар зүтгэсэн бас нэг 5 цагаас хоригдлуулсан юм аа. Энэ боломж нөхцлөө дайчлаад одоо энэ мөнгөө болгож байгаа гэдгийг бас та бүхэндээ хэлье. Ойрын үед осорж ямаа идэвхтэй лайв бичлэг хийх болоод байгаа илээ. Хэд хоногийн өмнө түүний лайвыг нэгэн зэрэг 20 мянган үзэж байсан Монголдо дээгүүр орох үзүүлэлт болжээ. Хоньнод хургатайгаа нийлж байгаа бичлэгийг цэцэрлэг тарлаа хэмээн хөгжилтэй тайлбартаагаар сошиал тавьсан нь олны хөгжүүлсэн байна. Ээж нар хүүхдүүд авах хэрлээ цэцэрлэг харах цаг болсон байна. хүүхдүүд авах
Гэрт нь гал гараа тагтан дээрээ байсан иргэнийг хэсэг бүлэг залуус аварсан энэ 7 хоногийн хамгийн эерэг мэдээ байлаа. Тэдгээр залууст баярлалаа. Би өглөө гэж. Яна жоо чааш. Энэ 7 хоногийн тренд видеогоор төрсөн өдрөөрөө ааваасаа бэлэг аваад баярлаж байгаа хүүгээ сэтгэл хөдлөн бичлэг орлоо. Наш өөрөөр миний өөр. Тэрсэн өдрийн бэлэг шүү заяа. Төрсөн өдрийн мэнд хүргэе. Төрсөн өдрийн мэнд хүргэе. Төрсөн өдрийн мэнд хүргэе. Өдөө. Төрсөн өдрийн мэнд хүргэж бай. Тратлоногийн цаг агарын хувьд хурд тундас орохгүй бөгөөд өдрийн дундас температур нэмэх 18 градус байх юм байна. Цаг агарын мэдээг хүргэсэн гандлага байлаа. Энэ 7 хоногийн үзмэгийн томыг өндөрлөж байна. Дараа 7 хоногт уулзлаа. Түр баяртай баярлаа. Бар нэс өдөр штэ. Тэгээ манай найз дуудаад орсон бохгүй юу илээ энэ хүүхдэн дуудаад гэж чам. Зөв юу? Тийш орсон бохгүй юу? Тэгсэн чинь бүр бангаар олон хүмүүс орж маск шалгаад. Маскт орсон юм чи. Маск бүжгэлж байгаа хайцсан үлээ. Тэгээ бүр амар муухай баг өдрийг авч явах гад. Баг аваа явсан шүү дээ. Тийм. Би тэгж жагаад нэгтгэхдээ орондоо гэж бодож ирсэн. Хаацсан бэл. Орохгүй гэж үзсэн байхгүй юу? Найз дуудаад байгаа орсон чинь бүр гай бас. Цагаар авчлаа. Гараа бацаа цаачлаа. За очлаа. За очлаа.